Hi guys, Ida TV иргэн ирлээ. Нилийн удаан хугацаанд бичлэг оруулсангүй дараагийн маш сонирхолтой шинэхэн хэрэгээр иргэн ирж баад үнэхээр их баяртай. Тэгээд та нартай дуулгах бас нэгэн таатай мэдээтэй энэ бол манай сувг албан ёсны Instagram хуудастай болсон байгаа. Манай хуудасаар орж ирээд сонсогчид маань дараагийн шинэхэн орох бичлэгнүүдийн мэдээллийг ойр орхон авах боломжтой байгаа шүү. YouTube-ээс урт хугацааны пауз авсан учраас би энэ удаад ер нь маш онцгой хэрэг сонгож авъя гэж бодсон. Тийм учраас Garlasco гэдэг Италид маш алдартай олон жилийн өмнө болж өнгөрсөн. За тэр тусмаа сүүлийн хэдэн сард бол энэ хэрэг дахин шинээр нээгдэж сенсац тэгдэгээд байгаа. Деталь ихтэй, судалгааны ажил ихтэй хэргийг ярих гэж байна. За ингээд та нар маань уламжлалт ёсороо бичлэг эхлэхээс өмнө хонх лайк, шеэр, комент битгий мартаарай. Ингээд олон юм нушихгүйгээр үндсэн хэрэг рүүгээ шууд орцгоё. Өнөөдрийн хэрэг маань Итали улсын Ломбардия гэх нэртэй мужийн Павия гэдэг нэгэн жижигхэн хотод энгийн амьдралтай гэр бүлийн түүхээс эхлэх болно. Энэ гэр бүлд 1981 оны 3 сарын 31-нд Chiara Poggi гэх нэртэй охин мэндэлсэн байгаа. Түүний аавыг Giuseppe Poggi, харин ээжийг Rita Preda гэдэг. Chiara ер нь бол нэг эрэгтэй дүүтэй. За эрэгтэй дүүг нь Marco Poggi гэдэг 1987 онд төрсөн байна. Chiara-г найзууд нь дүгнэгтэй ийдэг, даруухан, тайван, шудраг гэж дүгндэг. Гэхдээ Chiara ер нь багасаа нэлийн хаалттай охин байсан. Ойр дорныхоо хүмүүсээс бусад хүмүүстэй ер нь дотн харилцаа үүсгээд байдаггүй, цөөхөн найзтай, олон нийтийн газраар явах дургүй ер нь ихэнх цагийг гэртээ өнгөрүүлэх сонирхолтой ийм охин байсан. За ахлах сургуулаа төгссөний дараа Pavia гэх энэ хотынхоо их сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж эхлээд 2005 онд их сургуулаа төгссөнийхаа дараа Миланы нэгэн студид маркетингийн чиглэлээр ажиллаж эхэлсэн байгаа. Chiara гэр бүлийн хамтаар Pavia гэх хотын Garlasco гэдэг нэртэй дүүрэгт амьдардаг. Энэ дүүрэгт Alberto Stasi гэх зурган дээр харагдаж байгаа. 1983 оны 7 сарын 16-нд төрсэн энэ залуу өөрийн гэр бүлийнхээ хамтаар Chiara-гийн гэрээс нэлийн ойрхон энэ дүүрэгт амьдардаг. Chiara-г 18 настай, харин Alberto 20 настай байхад хосууд нэг жижигхэн дүүрэгт амьдардаг учраас би нэг таньдаг байж байгаад уулзаж эхэлсэн. За ингээд хүмүүсийн дүгнэлт агаар бол хосууд маш тайван, ямар нэгэн маргаан байдаггүй, зан харагч хоорондоо нэлээд төстөө, айл нь ерөн жоохон даруухан, гэртээ байх дуртай, тайван ийм хүмүүс. 2007 оны 8 сарын 12-ны өдөр Chiara-гийн ээж, аав, дүү гурав нь уул руу амархаар явдаг. Энэ өдөр Chiara гэртээ ганцаараа үлдсэн. Маргааш өдөр нь буюу 2007 оны 8 сарын 13-ны өдөр Chiara Alberto-гийн дипломын ажил туслана гэж хэлсэн байсан учраас Alberto өглөө басаад дипломын ажлаа бичиж сууж байгаад Chiara руу хэд удаа залгасан. Гэхдээ найз охин нь ерөөсөө уцандаа хариулахгүй байсан учраас санаан зовоод нэг цаг 40 минут өнгөрч байхад гэрээсээ гараад Chiara-гийн гэрлөө очдог байгаа. Ер нь Chiara болон Alberto нэлээд ойрхон амьдардаг. Зурган дээр харагдаж байгаа энэ байшингийн үүдэн дээр ирээд Alberto хонхыг нь дахад Chiara ерөөсөө үүдээ тайлахгүй байсан. Уцруу залах гэд бас л уцандаа хариулаагүй. Ингээд хашааг нь дагаад гэрлөө нь ороход гэрийнх нь хаалга онгорхой, зочны өрөө болон орох хэсгийн шалан дээр хан дээр цус болсон байдалтай галтайгаа унлагны өрөө нойлыг шалгах гэд Chiara байгаагүй. Харин гараж руу доошо будаг хаалгыг онгойлгоход шатан дээр Chiara толгой болон үс цэцгийн цуснд бодогдсон, доошоогоо харсан гэрийнхэн унтлагын хувцастай байж байсан. Үүнийг харсан Alberto яаралтай дөргөн тусрамж руу залгаж мэдүүлсэн. За ингээд гэрээс нь гараад 600 метрийн зайтай байдаг цагдаагийн хэлц рүү алхаж эхэлсэн байна. Цагдаагийн газарт Alberto ирээд харсан бүх зүйлээ хэлсэн. 1 цаг 5 минут гэхэд Chiara-гийн гэрт 2 цагдаа шалгалт хийхээр ирсэн байна. Stavo in ambulanza in viaggio in Pascoli a Garlasco. A Garlasco? Ma cosa succede? E credo che abbiamo ucciso una persona, non sono sicuro, forse viva. Ma in che senso? Cioè, cosa è successo? Lei cosa vede? Adesso sono andato ai carabinieri, c'è sangue dappertutto e lei è sdraiata per terra. In strada o in casa? No, in casa. Sì, ma è una sua parente? No, è la mia fidanzata. Quanti anni ha questa persona? 26. Ma lei è in casa adesso? No, sono in caserma, sono appena arrivato, adesso vi dico cosa è successo. За энэ бодлого бол 2007 оны 8 сарын 13-нд ойролцоогоор өдрийн 13 цаг 50 минутын үед хийгдсэн дуудлага байгаа. Энэ дуудлага хийж байхдаа Alberto цагдаагийн хэлц рүү явж байсан. Энэ өдөр түргэн тусламжийн багийнхан Chiara-гийн гэрт ирэхэд Chiara айлдын амнасаа алдсан байдалтай. Chiara-г харахад бол хэн нэгний гарт маш хэрцгээгээр амнасаа алдсан байсан гэдэг нь тодорхой байсан. Энэ өдөр цагдаагийнхан гэрийнхэн болон Alberto за дээрээс нь Chiara-гийн хөршүүдийг дуудаж мэдүүлэг авч эхэлсэн байна.
Мэдээж хэрэг шинжээч багийнхан алуурчныг олж тогтоохын тулд Киарагийн гэрт нь нарийн шинжилгээнүүдийг хийж эхэлсэн байгаа. Ингээ хэргийн газрын зургийг дэлгэцэн дээр харуулах гэж байна. Айж зочдог, зүрх мутай жирэмсэн хүн байвал энэ зургнуудыг алгасхийг зүйлъя. Хэргийн газарт хийсэн шинжээчдийн дүгнэлтээр Киара өглөөс ирээд 9 цаг 12 минутанд гэрийнхээ аюулгүй тохиолыг унтраасан байгаа. Энэ бол Киарагийн хамгийн сүүлд амьд байсан гэдгийг нотлох ганц баримт. За үүний дараа Киара телевизээ асаагаад өглөөнийхөө цайг буудан дээр сууж уусан байгаа. Өглөө басаад ороо хураагаагүй мөн унтлагынхаа хувцсыг сольж амжаагүй байхад нь хин нэгэн таньдаг хүн нь гэрт нь орж ирсэн. Гэрийнх нь ер нь ингээд дотоод байдлыг ажиглахад ямар нэгэн хулгай, дээрэм, дайралт, халдлага хүчээр орж ирсэн ямар ч шинж тэмдэг уулмөр байгаагүй. Дайралтанд өртөх үедээ Киара өөрийгөө хамгаалах ямар ч боломж олдоогүй. Яагаад вэ гэхээр өөрийгөө дайралтанд өртөх гэж байгаа гэдгийг ч мэдээгүй. За ингээд толгойнхаа ар хэсгээс коридор хэсэгт эхний цогцолтыг хүлээж авсан маа. Толгой руу зохиолсон зүйл нь бол төмөр ямар нэгэн алхах шиг хэлбэртэй зүйл байх боломжтой. Гэтэ энэ аллах үйлцэн хэрэгслийг гэр болон одоо гэрийнх нь ойр тойрмоос шинжээчд юусоо олоогүй байгаа. Киарагийн аав нь гэрт ирээд шинжээчдэд гэрээсээ одоо алга болсон ямар нэгэн зүйл байна уу гэж асуухад гэрт нь байсан нэгэн алгах байхгүй байна гэж бол мэдэгдсэн. Киара эхний цохилтын дараа унсан. Алуурчин Киараг унаж байхад нь толгой руу хид хідэн удаа хүчтэй цохилт өгсөний улмаас Киарагийн гавлын ясан цуурч ухаан алдсан байгаа. Дээрээс нь маш их хэмжээний тусаалдаж эхэлсэн. Ингээд ухаан алдсныхан дараа алуурчин Киараг гараж руу доошо буудаг шат руу чирж эхэлсэн. Ингээд тэнд аваачаад шат руу түлхсэн байгаа. Гэхдээ түлхээд унсныхаа дараа Киарагийн бие доошоо гулсаж эхэлсэн. 2-3 шат гулсны дараа зогссон байна. Ингээд зогсноос хойш ойролцоогоор 30 минутын туршид Киара охин амьд байсан. Үүний дараа амьсгал хураасан гэж үзэж байгаа. За одоо бүгдээрээ дэлгэцэн дээр Киарагийн гэрээ ерөнхий зохион байгуулалт болон тэр өдөр хэргийн газраас хаанаас ямар цусны хэмжээнүүд олцсныг харж болно. За ерөнхийдөө шинжээчтэй харснаар бол зочны өрөөний коридор, дээшээ гарах шат болон доошоо буух гараж руу будаг шатны тэндээс их хэмжээний цуснууд олцсон байгаа. За зочны өрөөний будгийн дээрээс бага хэмжээний дуссан байдалтай цус олцсон бол харин коридор хэсгээс Киарагийн яг цохилт авсан хэсгүүд дээрээс нь цус их хэмжээгээр хан руу үсэрсэн, дээрээс нь чирүүлсэн уул мөрөөд олцсон. Харин нойлын өрөөний хөвсөн дээрээс цусны толб шингэн савн дээрээс хурууныхаа олсон байгаа. Тогооноос өглөө басаад өглөөний цаа уусан үлдэгдлүүдийг нь хогийн савнаас олсон. За үүнээс гадна нэг сонирхолтой зүйл бол 42 арьцмарын эрэгтэй гутлын мөр гэр дотроос олцсон. 2007 оны 8 сарын 13-ны өглөө буюу хэрэг явдал болж өнгөрсөн өдөр цагдаа нар хамгийн түрүүнд мэдээж хэрэг Киарагийн хөршүүдээс мэдүүлэг авсан байгаа. Энэ дундаас нэгэн эмэгтэй Киарагийн гэрийн гадаа 9 цаг 20 минутанд хар өнгөтэй эмэгтэй дугуй ханд төшүүлсэн байдалтай байхыг харсан. Энэ хөрш эмэгтэй Киарагийн гэр бүл хамаатан садангуудыг маш сайн таньдаг. Олон жилийн туршид биенээ мэддэг хүмүүс байгаа. Хөрш эмэгтэй цагдаа нарт мэдүүлэг өгч байхдаа энэ дугуйг хараад хамгийн түрүүнд үеэл нь Киаратай уулзахаар ирсэн байна да гэж ботсон гэж хэлсэн байгаа. Хэрэг явдал болсон өдөр буюу 8 сарын 13-ны өдрөөс эхлээд Киарагийн биед шинжилгээ хийх ажил эхэлсэн. Ингээд 8 сарын 16-нд шинжилгээний хариу гарч харин 8 сарын 18-нд Киарагийн оршуулгын ёслол Карлас код болж төвсмээс найз нөхөд гэр бүл ойр дотны хүмүүс нь салхаа хийсний дараа ингээд оршуулгын газар руу авч явсан ба. За хамгийн харамсалтай 8 сарын 20-нд цагдаа нар Киарагийн оршуулгыг дахин хөндөх ёстой болсон учраас шинжилгээ хийсэн ажилчид Киарагийн биеийн дээрээс хурууныхны хийг авахаа мартсан байсан. Энэ бол мөрдлөгийн ажилд маш чухал байсан учраас хөндөхөөс өөр одоо аргагүй байсан. Одоо энэ шинжилгээний үр дүнг ярилцгаая. Киарагийн биед хийсэн шинжилгээгээр ойролцоогоор 10 цаг 30 минутаас 1 цагийн хооронд Киара нас барсан. Бэлгийн дарамт хүчирхийлэлд огт өртөөгүй. Өөрийнхөө биеийг хамгаалах гэж эсэргүүцэл үзүүлсэн ямар ч уулмөр биес нь алдаагүй байсан. Ходоодноос нүглөөний цааны үлдэгдэл олцсон. Киарагийн өмсөнд ороос 5 эрэгтэй хүний ДНК олцсон. Энэ 5 хүний дөрвийнх нь хэргийн газар ажиллаж байсан шинжээчдийн ДНК гэдгийг тогтоосон. Харин үлдсэн нэг эрэгтэй хүний ДНК Альберто Стаси эсвэл өөр одоо ойр тойрны хүнийх нь байгаагүй. За яг хийнийх гэдгийг нь тогтооход бол маш бага хэмжээтэй байсан учраас шинжээчид энэ ДНК-г тэмж үр дүнтэй ашиглаж чадаагүй. Киарагийн амны өндийн өөс
эрэгтэй хүний ДНК болсон. Энэ ДНК гэтээ маш бага хэмжээтэй байсан учраас бас л яг хэнийх байсан бэ гэдгийг нь тогтоож чадаагүй. Хэргийн газар болон Кярагийн бид хийсэн шинжилгээнээс цагдаа нар алуурчтай холбоотой 100% нотлох баримт олж авч чадаагүй учраас хамгийн ихний сэжигтэн бол Альберто буюу Кярагийн найз залуу болж хувирсан хэд хэдэн маш том шалтгаан байгаа. Хамгийн ихний шалтгаан бол Альбертогийн тэр өглөө Кярагийн гэрт эрэхтэй өмсөж байсан 42 айрц марийн гутал. Энэ гутал тэр их цусны дундуур алхсан хэрнээ угаацсан юм шиг цэвэрхэн байсан. Нэг ширхэгч цусны толб гутлын улан дээр үлдээгүй байсан ба. Энэ нь цагдаа нарын гайхширлыг үнэхээр их төрүүлсэн. Яагаад вэ гэхээр тийм их цустай газраар Кяраг өрөөнүүдээр хайж гүйсэн хэрнээ яагаад тэр цуснуудын ядаж нэг жижигэн булан дээр нь ч гიშгээгүй байсан юм бол гэж гайхсан. Энэ өдөр Альбертогийн өмсөж явсан энэ гутал хэргийн газраас олцсон 40 айрц марийн эрэхтэй гутлын мөрөдөө яг брэнд болон марк нь бүх зүйл нь таарч ирсэн. Дараагийн хэргийн газраас олцсон баримт бол Кярагийн галтгооны хогийн савнаас өглөөний цайны үлдэгдлүүд олцсон энэ дундаас нэгэн амттны пластик сав гарч ирсэн ба. Кяра сүм бүтээгдэхүүн хэрэглэж болтоггүй байсан учраас энэ амттныг идээгүй нь тодорхой байсан. Энэ амттны савн дээрээс Альберто Стаси буюу найз залуугийнхын ДНК гарч ирсэн. За Альбертогийн тайлбарснаар болвол яг хэрэг болсон өглөөний цагаа гэртээ уусан. Кярагийн гэрт өглөөний цагаагүй тэр савны үед бол өмнөх өдрүүдэд Кярагийн очихдоо ийцэн амттны сав үлдсэн байсан гэж тайлбарлсан. Дараагийн хамгийн том дуйлайн тарьсан гол нотлох баримт юу байсан бэ гэхээр Альбертогийн гэрийн гаражнаас эмэгтэй хар дугуй олцсон. Энэ хар дугуйны 2/4 дээрээс Кярагийн цус илэрсэн байна. Альберто энийг юу гэж тайлбарласан бэ гэхээр ямар нэгэн байдлаар биений эмнэ ирсэн тохиолдолд миний дугуйтай битээр хамт явж байгаад ингээд биений эмнийхэн цус тохиолдлоор устсан байж магадгүй. Тэрнээс биш өөр гаргалгаа байхгүй гэж тайлбарласан. Өөр нэгэн нотлох баримт бол Кярагийн гэрийн угаалгын өрөөний цоргон дээрээс Альбертогийн хурууныхээ олцсон байгаа. За эдгээрээс гадна хоёр өөр хувилбар байдаг. Гэтэ энэ хоёр хувилбар бол нотлогдоогүй. Яагаад вэ гэвэл баримтгүй. Хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр Кяра нэгэн эмэгтэй найз руугаа имэйл бичсэн байдаг. Энэ имэйл дээр өөр залуу таалагдж байгаа. Тэгээ энэ залуутайгаа харилцаагаа өргөжлүүлэхийг хүсэж байгаа учраас Альбертогоос хэрхэн салхаа мэдэхгүй байна. Ингэсэн мэйлний ийм хов жив явдаг. Дэн нь нотлогдоогүй. Энэ залуутай нийлхийн тулд Альбертод энэ өглөө салъя гэж хэлсэн чинь Альберто ардталтаасаа болоод Кяраг амнаас энэ хүнөөц юм шүү гэж хүмүүс ярьдаг. Дараагийн нэг таамаглал бол шалгалтаар Альбертогийн компьютер дээрээс насанд хүрэгчдийн сайт руу хийсэн хандлтууд гарч ирсэн. Хүмүүс бодохдоо ер нь Кяра энийг нь олж мэдээд Альбертодоо маргаан хийгээд тэгээ Альберто уураа барьж дийлээгүй байхаа гэж таамагладаг. За тэгэхээр эдгээр баримтууд дээр тулгуурлаад Альберто Стасиг цохор ганц гол сэжигтнэр татаж 2007 оны 8 сарын 22-наас эхлээд сэжигтнэр мэдүүлэг өгч эхэлсэн байгаа. Ер нь бол тэр өглөө яг юу хийсэн бүх деталь юмнуудаа нарийн дэлгэрэнгүй цагдаа нарт үнэн гээр нь хэлхийг шаардсан. За Альберто бол өглөө сэрэл босоо шууд компьютер дээрээ суугаад дипломын ажлаа бичиж эхэлсэн. Бичиж байгаа хоорондоо Кяратай хэд хэд удаа ярих гад залгсан боловч юусоо утсандаа хариулахгүй байсан учраас гэрлүүний очиж шалгаар явсан гэдэг энийг л давтаж хэлээд байсан. За цагдаа нар тэр өглөө үнэхээр Альберто дипломын ажлаа бичсэн байна уу гэдгийг шалгахын тулд компьютерийг нарийн шинжилгээнд оруулсан байгаа. За ерөнхийдөө энэ компьютер дээр нь хийсэн шинжилгээний талаар маш олон сайтууд, нэвтрүүлэг, мэдээнүүд янз бүрээр ярьдаг. За гэхдээ бүр тэр олон мэдээлэл донд Туркид байсан учраас би Италийн бүр шүүх шинжилгээнийх нь өнөөдөр газрын гаргасан өөрсдийнх нь тамгатай тайланг орчуулга хийсэн байгаа. Компьютерийн талаарх мэдээлэл яагаад эмэгтэй үйлэн тарьсан бэ гэхээр Италийн шинжилгээний газар компьютер дээр нэхний удаад маш хангалтгүй шинжилгээ судалгаа хийгээд үүний дараа 2 дахь удаага энэ тайлангаа өөрчилж гаргасан юм байна лээ. 8 сарын 13-ны өглөө Альберто Стасис ирээд 9 цаг 36 минутанд компьютер асаасан. Компьютер асаасныхаа дараа 10 цаг 17 минут хүртэл насанд хүрэгчдийн кино үзсэн байна. 10 цаг 17 минутаас 12 цаг 20 минут хүртэл компьютер дээрээ дипломын ажлаа бичиж нийтдээ 2 хуудас зүйл бичиж дуусгасан гэдгийг нь нотолсон. Тэгэхээр 9 цаг 36 минутаас 12 цаг 20 минут хүртэл Альберто юу хийсэн нь бүгд тодорхой болсон. 9 цаг 36 минутаас өмнө буюу Кяра яг дайралтанд өртдөг тэр үед Альберто яг хаана юу хийжсэн нь бол тодорхойгүй байгаа. Цагдаа нарын сэжиглэж байгаагаар Альберто 9 цаг 36 минутанд компьютер асаахаасаа өмнө хар дугуйгаараа аль хэдийн Кярагийн гэрт очиж Кяраг амнасыг нь хүнөчгөөд гэрлүүгээ буцаж ирж
гутлаа цэвэрлэж хувцас солилцоход 1 цаг 40 минутанд Киарагийн гэрлөө буцаж очиод тэндээсээ цагдаа дуудсан ба. Яад вэ гэхээр цагдаа нар Киарагийн гэрт ирэхэд Альбертогийн тухайн үед өмсөж явсан хувцсан дээр ямар нэгэн цусны толгой уул мөр огт байгаагүй. Миний анхаарлыг татсан нэг жижигэн зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр цагдаа нар угаалгын өрөө болон галтгооноос нь Альбертогийн ДНК илэрсэн гэж үзээд айгүй их сэжиглээд байсан. Яагаад гэдгийг би ерөөсөө ойлгоогүй. Яагаад вэ гэхээр энэ айгүй утгагүй санагдсан. Ерөнхийдөө Альберто Киарагийн гэрт өдөр болго ирдэг. За тэр тусмаа хэрэг болохын яг өмнөх орой Альберто Киаратай хамт гэртэн байж агаад орой гэрлүүгээ харьж хонсон ба. Тийм учраас ерөнхийдөө угаалгын өрөөний саван за дээрээс нь гожуур дээрээс хурууны хийн илрэх бол айгүй инgi. Үнэхээр тэр хурууны хий ямар нэгэн байдлаар Альбертогийн гэхдээ Киарагийн цусны толгойтой байсан ч юм уу эсвэл тэр угаалтуурны хоолоогоос Киарагийн цус илэрсэн гэдгийг нотлох зүйл гарч ирээгүй байхад Альберто энэ дээр буруутгах гэдэг бол жоохон өрөөсгөл юм шиг санагдсан. За дээрээс нь Альберто үнэхээр Киараг хөнөөгөөд тийм олон удаагийн цохилтыг үзүүлсэний дараа гар нь ямар нэгэн байдлаар цустай болсон байх хэвээр. За тэр цусаа эсвэл Киарагийн угаалгын өрөөнд угаана, эсвэл өөрийнхөө гэрт очиж угаалгын өрөөнд угаана. Альбертогийн гэрт шинжилгээ хийхэд угаалгын өрөөнүүдийн цороо юм уу хоолойноос ямар нэгэн байдлаар Киарагийн ДНК цусны асуудал илрээгүй. Дээрээс нь Киарагийн өөрийнх нь угаалгын өрөөнөөс ч ийм асуудал шинж тэмдэг илрээгүй. Тэгэхээр ингээд тэр нэг юм асуултын тэмдэг үлдчихэж байгаа. Тэр нь юу гэхээр Альберто хэрхэн өөрийнхөө цустай хувцсыг цэвэрлсэн, хэрхэн өөрийнхөө одоо цустай гарыг цэвэрлсэн, үнэхээр Киараг хүнээс юм бол тэгэхээр энэ дээр ямар ч хариулт байхгүй. За дараагийн нэг зүйл нь хэргийг үйлцэн хэргийн гол одоо тэр баримт болох зэвсэг олдоогүй. Тэр алах ерөөсөө олдоогүй. Үнэхээр Альбертогийн гэрт байгаагүй. Альбертогийн явсан газруудаас ямар нэгэн одоо хайсан гийсэн ч юм уу хаа нэгэн газар нуусан зэвсэг ерөөсөө олдоогүй. За гэсэн хэдий ч 2015 оны 12 сарын 15-ны өдөр шүүхийн эцсийн шийдвэрээр Альберто Стасиг Киарагийн амь насыг хөнөөсөн гэж буруутгаад ингээд 16 жилийн хорих хайлаар шийтгсэн байдаг. За гэтээ Гарласкогийн хэргийн хамгийн сонирхолтой хэсэг бол олон хүмүүсийн боддгоор Альберто Стаси бол алуурчин байгаагүй харин гүтгэгдсэн. За ерөнхийдөө хэрэг мөрдөгдөж эхэлсэн цагаас эхлээд бүх нотлох баримтууд, бүх асуудлууд зөвхөн Альберто дээр л төвлөрсөн байсан гэдэг нь гол асуудал. Байж болох үс сэжигтэй хэд хэдэн хүмүүс байсан боловч мөрдөгчд ерөөсөө авч хэлэлцээгүй. Тийм учраас италичууд Альбертог Киараг хөнөөсөн гэдэгт ерөөсөө итгэдэггүй. Гэтэ хүмүүс ингэж бодож байгаа нь бас шалтгаантай. Яагаад гэхээр үнэхээр сэжигтэй зүйлс Киарагийн гэр бүл болон хамаатнууд за дээрээс нь өөр нэгэн эрэгтэй хүн энэ хэрэг дээр нэг юм сэжигтэй үйлдэлүүд хийсэн хүмүүс байсан. Тийм учраас хүмүүс энэ хүмүүсийг судалж үзэх болов энэ хүмүүсийг мөрдөж хэрэгтэй холбоотой нотлох баримт цагдаа нар цуглуулаасаа гэж бодсон чинь ерөөсөө цуглуулаагүй. Тийм учраас одоо бүгдээрээ хэргийн хамгийн сонирхолтой хэсэг буюу яагаад хамаатнууд нь сэжиглэгдсэн талаар ярилцгаая. За анх би Гарласкогийн хэргийг судалж эхлэхэд ерөнхийдөө энэ зурган дээр харагдаж байгаа Киарагийн хоёр үеэл болох Стефания болон Паула хоёрыг хэргийн яг гол одоо алуурчид гэж ойлгоцсон явж ирсэн. Тэгээд яагаад ингэж ойлгосон ингэж бодож ирсэн талаар ярьж өгье. За хамгийн ихний зүйл бол энэ хоёр ерөнхийдөө Киарад аягүй их атаархдаг. Тэгээ Киаратай тиймж одоо таатай харилцаатай байгаагүй. Гэхдээ олон нийтийн өмнө бол айгүй дотн байсан. Бид нар Киарад айгүй хайртай гэдээ ингэж жүжиглээд идэг. Гэтэ яг үүндээ бол Киараг одоо араар нь айгүй их муулдаг юм хүмүүс. Энэ нь яг яаж мэдэгдсэн бэ гэхээр одоо энэ чинь жижигэн тосгон байгаа. Тэгээ бүх хүмүүс хоорондоо би бинийг таньдаг. Тэгээд энэ хоёр Киарагийн араар хүмүүст очиж юу гэж ярьдаг байсан. Яг Киара өнгөрсөний дараа тэр нийл болсон. Стефания болон Паула гэдэг энэ хоёр ихэр үеэл нь Киарагийн талаар юу гэж ярьдаг байсан бэ гэхээр Киара гаднаасаа айгүй даруухан хүмүүжлтэй сайн охин шиг харагдаг. Яг үндэ бол шуламжтай гэж баян хүмүүс ярьдаг байсан. Гарласкогийн оршин суугчид ерөнхийдөө энэ зурган дээр харагдаж байгаа цагаан магтай богино устай Стефания гэдэг үеэлийг нь Киараг алсан гэдэгт айгүй итгэдэг. Яагаад вэ гэхээр тэр өдөр энэ Стефания айгүй сонин үйлдэлүүд хийсэн. Тэгээ тэрийг нь бүр харсан, сонсон.
эмээгийнх нь хажуугийн байшинд амьдардаг хөрш эмэгтэй хүртэл байгаа. Яг юу болсон бэ гэхээр ойролцоогоор өглөөний 9-өөс 10:30-ийн хооронд Стефания энэ цагаамагтай эмэгтэй хүмүүсийн анхаарал төрсөн. Тэрний юусэн бэхээр энэ яг хэрэг явдал болдог өдөр Стефания эмэгтэй хар дугуй унтсан. За тэгээ хар юм гялгар уучиг юм үүсцэн явж исэн. Гэтэ тэр гялгар уутан дотор нь ямар нэгэн байдлаар алах шиг хэлбэртэй юм шиг нэлээд юм хүнд юм хийцэн байгаа нь хүмүүст анзаарчихсан байна. За Стефания энэ дугуйтайгаа ингэж яваад өөрийнхөө эмээгийн гэрлүү явж орсон. Эмээгийнхээ гэрлүү явж ороход тэр хөрш эмэгтэй Стефаниаг харсан ба. Ингэж хараад хэсэг хугацааны дараа орсныхан дараа эмээгийнх нь байшинтай ойрхон байдаг хойд хэсэгт нь байдаг юм усны шуудууч юм шиг гол юм шиг юм ус уурсдаг хэсэг рүү хин нэгэн хүн юм хайж байгаа шидэж байгаа чимээг энэ хөрш эмэгтэй бас сонссон. За энэс нэг удалгүй Стефания эмээгийнхээсээ гараад явж байгааг нь харсан байгаа энэ эмэгтэй. Гэхдээ нөгөө харуут нь байхгүй байсан. Тийм учраас Стефаниаг энэ тосгоны хүмүүс айгүй их сэжгэлдэг. Яагаад вэ гэхээр хэргийг үйлдсэн гол зэвсэг буюу тэр Киараг зогсон алах хизээж олдоогүй. Дараагийн бүр сонирхол татгуй зүйл нь нэг мессеж гарч ирсэн. За энэ мессежийг Стефания Пауло хоёр хоорондоо солилцсон Киарагийн талаар ярьж исэн байгаа. Тэр мессежийн дээрээ энэ удаад хоёулаа Киараг аргандаа оруулчлаа гэж бичсэн байсан. Тэгэхээр нэг юм Киарад яг тийм амар дуртай эсвэл одоо хайртай ямар нэгэн эерэг зүйл хийх гэж байгаа хүмүүсийн мессеж бол угаасаа биш. Одоо хүнийг аргандаа оруулна гэдэг чинь ямар нэгэн байдлаар муу зүйл хийх гэж байгаа юм шиг л хүмүүст сонсогдсон шүү дээ. Тийм учраас энэ мессежнээс болж одоо энэ хоёр үеэлийг нь бол яг одоо Киараг ямар нэгэн байдлаар үзий ядчихсан л гэдэг ойлголтыг хүмүүс авсан. За одоо бүгдээрээ дэлгэцэн дээр нэг зураг харж байна. Энэ зураг яг үүндээ жинхэнэ бодит зураг биш. Киараг өнгөрсний дараа хоёр үеэл нь яагаад ч юм бэ хүмүүст амир эерэг бид нар айгу дотн байсан шүү гэдгээ нотолж харуулах гэж айгу хичээсэн юм шиг ингээд Киараг өөрсдийнхөө зурган дээр нэмж авчираад эвлүүлээд бүр ингээд улаан фотолкийг нь улаан болгоод ингээд янзлсан зураг эвлүүлээд олон нийтийн хэрэгслэр энэ зураг мургаа ингээд харуулсан асуудал гарсан. Тэгээд энийг бол хүмүүс амар юм хичээсэн байна. Нэг л сэжигтэй байна гэж хүлээж авсан. Угаас сонсдог байнгын сонсогчдод маш их баярлалаа. Суугаад дэмжиж subscribe болон comment share хийж хонхоо дарахаа битгий мартаарай. За зурган дээр байгаа энэ дүрсийг би одоо тайлбарлая. Энд болохоор нэг эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй сууж байгаа. За энэ эрэгтэй бол Альберто Астаси, харин эмэгтэй нь бол Стефания буюу Киарагийн үеэл. За яг энэ бичлэгний үеэр Стефания хэд хэдэн сонин зүйлс үйлдэл гаргасан. Юу вэ гэхээр хамгийн ихний зүйлүүд бол ягаад ч юм бэ Альбертогоос айгүй олон удаа хуруу дараад ингээд хин яг Киарад дургу байж болох уу? Хин яг Киараг үзий ядаж болох уу? Хин Киаратай хэрэлдлээ гэдэг ингээд Киара хин нэгний дургуг хүргэсэн юм шүү гэсэн өнцөг рүү айгүй авчирч ингэж яриад байсан. Тэгсэн чинь үүдээс нь Альберто нэлээ олоодаа Киара ерөөсөө хүмүүстэй маргалддаггүй, маргалж байгаагүй. Киараг хүн үзэн ядах боломжгүй. Яагаад гэхээр Киара бол Киараш чи мэднэ гэдэг ингээд Киараг айгүй хүмүүрж байгаа Альберто Стефаниаг тэгжлэхээр. За үүний дараа Стефания тэрийг сонсож жоохон ядарсан залхсан байдалтай болонготлоо шууд сандал дээр очиж суухтаа эсвэл магадгүй ямар нэгэн хулгайч орж ирээд Киараг сандрахаар нь алдсан юм шүү гэж юу ч болоогүй юм шиг ярьж байгаа. За үүний дараа маш олон хүмүүсийн анхаарлыг татсан нэг зүйл хэлсэн Стефания. Тэр нь болохоор бүр ингээ хүмүүс Киараг хэдэн цагт хэдэн минутанд яаж өнгөрснээ гэж мэдэхгүй дөнгөж өнгөрөөд 4 өдөр болж хахад Стефания шууд 9 цаг 30 минутанд өнгөрсөн билүү гэд ингээд хинж мэдгүй ах чинь шүү тэгж асуусан. Тэгээ дараа нь яг шинжилгээний хариу гарч ихэд яг жинхнээсээ Киара 9 цаг 30 минутанд амьсгал хураасан байсан. Харин та нарын бодлоор Стефания яг ямар санагдаж байна, юу гэж бодож байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. Бас Альбертогийн талаар. За дараагийн өөр нэг ярих сонирхолтой зүйл бол Киарагийн эрэгтэй дүү болох Марко Божи гэдэг ингээд хүн байгаа. За Марко Божи бас л яг хэргийн ихнээс л миний анхаарлыг аягүй их татсан. Яагаад вэ гэхээр хэд хэдэн сонин зүйлс гарч ирсэн. За хамгийн ихний зүйл бол энэ оршуулгын үеэр Маркогийн ерөнхийдөө ингээд зургнуудаар үлдсэн дүрсийг харахаар шаналсан эсвэл одоо хайртай хүнээ алдсан, одоо харамсаж байгаа, уйлж байгаа бүр ингээд тусал нулимс унаагаагүй. Тэгээ зүгээр л ингээд яг л хөшөөшөг ингээд юу ч болоогүй юм шиг салхилал явж байгаа юм шиг айгүй юм сонирн байгаад исэн. За үүний дараа өөр нэгэн зүйл нь Марко Божи Киараг тэр өдөр амиа алдахад үнэхээр яг 100%
тэр ууланд ээж автагаа эмээтэйгээ дотны нэг найзтайгаа хамт гарсан уу? Үнэхээр яг тэдэртэй хамт байсан юм уу гэдэг ийм эргэлзээ айгүй их төрсөн. Гэр бүлийнх нь уул руу яваад уулан дээр ингээ гараа зураг авахулахад тэр зурагнуудыг дараа нь ингээ шалгаж үтсэн аюулгүй байдлын үстнээс за ингээд шалгаж үзээд ингээд хевлээд нийтлсэн чинь тэр зурагнууд яг үнэндээ Марко зүгээр л өөрийгөө эвлүүлсэн юм шиг айгүй олон хүнд санагдсан. Сүүдэр болон хөл биеийн пропорц за тэгээд тухайн өдрийн цаг агаарын нөхцөл байдалтай хүртэл тэр зурагнууд нь зохицохгүй байгаад байсан. Тийм учраас маш олон хүмүүс Марко яг үнэндээ тэр өдөр тэр ууланд байгаагүй юм шүү гэдэг айгүй хэрэгэлзээд хүмүүс одоо авч исэн. За Маркогоос гадна Маркотой холбогдож байгаа өөр нэгэн с ิจ гтэй бас нэг хүн байгаа. Энэ зургийн голд байгаа эрэгтэй Андреа Семпио гэдэг хэрэг болсон цагаас эхлээд маш их хүмүүсийн анхааралд өртсөн. Яагаад гэхээр Маркогийн сайн найз тэгээ Маркогийн гэрээр Киарагийн гэрээр орж гардаг. Киараг бас маш сайн таньдаг. Хэрэг явдал болдог өглөө Киарагийн гэрийн суурь ууц руу маш олон удаа залгасан гэдгийг нь цагдаа нар олж мэдсэн. Тэгээд яагаад залгасан юм бэ гэж асуусан чинь Марко руу юм хэлэхгээ залгасан юм а гэсэн. Тэгээ Марко ууланд өөрийнх нь бас нэг сайн найзтай ингээд гарсан. Тэгээ энэ Андреа Семпио яагаад ч юм бэ өөрийнхөө хамгийн сайн найзуудыг уул руу хамтдаа гарч байгаа. Тэгээ гэртээ байхгүй байгаа гэдгийг мдээгүй гэж хэлсэн хүмүүст айгүй худлаа сонсогдсон. Тэгээд ямар шалтгаанаар яг ингэ хэрэг болсон өглөө Киарагийн гэр уус руу тэгж олон залгасан гэдгийг нь бол яг үнэхээр үнэн гол мөн шалтгааныг нь бол хүмүүс мэдгүй. Киара өнгөрсөнд нэг жилийн дараа цагдаагийн хэлцлээр ирээд Андреа Семпио юуж болоогүй байхад чинь гинэд Киара өнгөрсөн өдөр яг юу хийж явсан гэдгийг нотлох гэсэн юм аа. Би ингээд тэр өдөр миний яг тэр үеэр ашигласан нэгэн машины паркингны тикет надад байгаа. Би энэ тикетийг 1 жил хадгалсан. Та нарыг шалгаж болно гэд ингээд аваад ирсэн. Тэг хүмүүс хэлэхдээ ингээд өөрийг нь хүмүүс ингээд зүгээр 50 орхисон байх чинь яагаад ингээ өөрөө бүр ингээ бүхэл бүтэн 1 жил тэр өдөр хэрэгэлсэн тикетээ хадгалж явж байгаа цагдаагийн газар авчирж өгсөн юм болоо гэдэг юм сонин зүйл гарч ирсэн. За дээрээс нь бид нар бичлэгний эхэнд ярьсан Киарагийн хумсанд ороос нэгэн эрэгтэй хүний ДНК дээрээс нь амны хөндөй дотроос нэгэн эрэгтэй хүний ДНК олдсон гэж ярьсан. За энэ ДНК сүүлийн 1 жилийн хугацаанд буюу 2025 оноос эхлээд Андреа Семпиогийнх байх магадaltaй гэж үзээд за тэгээд энэ асуудлаас болоод хэргийг дахин нээж байгаа. За энэ бүх хугацаанд харин Киарагийн ээж аав хоёр бол ерөнхийдөө Альберто Стасиг яг охиныхоо наалуурчин байсан гэдэг 100% итгэдэг. Тэгээд хэргийг дахин нээж дахин одоо мөрдлөгийн үйл ажиллагаа явуулах тал дээр бол эсэргүүцэж ханддаг. Яагаад вэ гэхээр хэрэгтэй ялаа авсан тийм учраас бидэнд ямар ч дахин одоо юм шүүх хурлаар явах ямар шаардлага байхгүй гэж ээж аав нь байнга тэгж ярьж байгаа. Гэтэ сүүлийн 1 жилийн хугацаанд бол 2025 оны өвлөөс эхлээд энэ Киара Божи охины хэрэг дахин одоо маш олон хүмүүсийн анхаарал төвтөж эхэлж байгаа учраас энэ удаагийн бичлэгээ бэлтгэлээ. Тэгээ та хэд маань яг юу гэж бодож байна? Хэн хамгийн с ิจ гтэй санагдав? Доор комент хэсэг дээр өөрсдийнхөө юу бодож байгааг хуваалцаарай гэж хүсье. Тэгээд сувгаа сонсдог үнэн сонсогчд маань Instagram дээр орж ирж манай одоо шинэхэн пэйжийг маань дагаарай. Тэгээд пэйж дээрээ юу оруулах вэ гэхээр дараагийн дугааруудаар юу ярих уу, Италид юу болж байгаа болон хэрэгтэй холбоотой янз бүрийн рилүүд оруулъя. Тэгээд та нар маань идэвхтэй байгаарай. Дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Удаан хугацааны пауз авсандаа хүлцэлвчээ. Тэгээд дараагийн дугаараа аль болох хурдан оруулахыг хичээнэ.